Эксперт ток контентоор та бүхнийг маш олон төрлийн экспертүүдтэй уулзуулдаг үлээ. За тэгвэл яг одоо усны газрын дарга Батбаяртай та бүхнийг уулзуулах гэж байна. За гол асуух асуулт бол усны компакт бидэнд юу үлдээв? За тэр дундаа энэ усны компакт төсөл хөтөлбөр маань хугацаанд амжиж төсөвтөө багтсан байж байгаа. Тэгэхээр энэ хүү одоо төсөл хөтөлбөрийг дүгнэж за тэр дундаа нийгмийн хүрээнд эдийн засгийн дэд бүтцийн юм том зургаар нь харах юм бол ямар үр дүнтэй энэ төсөл болж вэ гэдгийг танаас би бас асууж бас энэ үзэгчтэй хуваалцмаар байна. Ингээд танаас асуумаар. Хэрвээ бүгд одоо усны компактын үр ач холбогдлыг нь бодохын тулд хэрвээ байхгүй бол яах байсан бэ гэдгийг ярилцсан. Хэрвээ усны компакт Монгол улсад хэрэгжээгүй байсан бол бид одоо яг энэ 2025 онд усны нөөцийн хомсдолд орлоо. Одоо яах вэ гэдэг асуудал ярих байсан. Яг одоо бид нар усны нөөцийн хомсдлын анхан үе шат буюу гадрын усны бохирдолд ороод тэр нь хөрсний бохирдол болж хувираад ингээд хэцүү байдалтай сууж байна. Гэтэл усны компактын үр дүнд бид нар усны нөөцийн хомсдолд орлоо. За одоо Cape Town гэдэг юм уу, Марсель хотууд шиг тэгж дэлхийд дахинд бид нар баларлаа шүү гэж задлах байсныгаа 2035 2045 хүртэл хойшлуулж чадсан гэсэн үг. Тэгэхээр хэрвээ одоо юу гэдэг нэг хүний амь настай холбох юм бол за ямар ч байсан 35 он хүртэл энэ хүн амьд явнаа. Насжилтын нас зурсгалаа гэсэн үг. За эхнийх нь, хоёр дахь нь хэрвээ бид одоо юу гэдэг бүр их том утгаар наваад үзэх юм бол бид одоо харамсалтай нь бид бүх мөнгө одоо юу гэдэг үн цэнтэй чухал юм шиг боддог болсон. Гэтэл мөнгө үнэргүй гэж ярьдаг ч гэсэн эцсийн дүндээ хаанаас хөрөнгө оруулалт орж ийнэ гэдэг бол тухайн улсын хувь заяаг тодорхой хэмжээгээр шийддэг. Бид одоо юу гэдэг хоёр хөршөөсөө хөрөнгө мөнгө татаал суугаад ах юм бол хоёр хөршөөсөө олно л хараатуулаад. Гэтэл энэ бол гурав дахь хөршөөс буюу Америкийн нэгдсэн улсын ард түмний өгсөн хөрөнгөөр хийгдсэн учраас дээр нь ямар нэгэн байдлаар өөр төлбөр болж үлдээгүй учраас үр хүүхдэд маань оногдож байгаа 21-р зууны хамгийн оновчтой, хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт гэсэн үг. За энийг заавал ус гэдэг утгаар нь ярьж байгаа юм биш, нөгөө геополитикийн үүднээс тэр эдийн засгийн ач холбогдлын үүднээс ч гэсэн харж. За дараагийн нэг ач холбогдол бид нар хот гэж ярихаар эсвэл зөвхөн хүнээ бодоод эсвэл зөвхөн гудамжаа бодоод эсвэл зөвхөн үйлдвэрээ бодоод байдаг. Гэтэл усны компакт төслийн үр дүнгээр бид нар хүн амын усан хангамжийн асуудлаа шийдэж чадлаа. Үйлдвэрлэлийн усан хангамжийн асуудлаа шийдэж чадлаа. Үйлдвэр гэдэг үг яагаад чухал вэ гэхээр манай Монгол улсын нийт аж үйлдвэрийн уул уурхайгээс тооцвол нийт аж үйлдвэрийн бараг 99-98% нь Улаанбаатар хотод байж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот бол Монгол улсын за зөвхөн хөгжил дэвшил гэж яриад байгаа Монгол улсын одоо амьд үлдэх энэ улсын тусгаар тогтнолын эдийн засгийн болон бусад тусгаар тогтнолын үндэс нь энэ учраас энд одоо насыг нь уртсгаж ийна гэдэг бол өөрөө ямар чухал вэ гэдэг л харагдаж. За дөрөв дэх нэг чухал юм байж байгаа. Тэр нь юу вэ гэхээр алтан твшийн хөндөй. Бид энэ дөрвөн уулаар хүрээлэгдсэн энэ хөндийг 1600 оноос хойш одоо нийслэл гэж ярьлаа. За тэрнээс өмнө зөндөө олон юм байсан. Энэ хөндийд анх удаа нийт утгаараа бид нар усны газрын доорх усны нөөцийн хайгуулыг хийж дуусглаа. Монгол улсын хамгийн том газрын доорх усны нөөцтэй газар бол Алтан твшийн хөндөй буюу 12 орд газар гэж бид нар англиад хамгийн сүүлд баруун их усүр гэж нэрлэдэг байгаа. Эдгээр маань нийлээд 5040 литр секундын нөөцтэй Монгол улсын хамгийн том орд газар болж байна. Ерөнхийдөө энэ янзаараа бид нар бодох юм бол хоногт нэг 430-440 орчим мянган метр куб усыг ашиглаад цэвэрлэх байгууламжийн зэрэг бас 430 орчим болцсон учраас бидний нөгөө цэвэр ус авч ашиглах хаягдл усыг цэвэршүүлэх байгууламж хоёрын маань хүчин чадал тэнцээд бид асуудалгүй болцсон гэсэн үг. Одоо бид дараагийн смарт алхам руу шилжих ёстой байна. Тэр нь юу вэ гэхээр хэдийгээр цэвэрлэх байгууламжийн хангалттай ч гэсэн бид нар хангалттай гэж хэлээл цэвэрлэх байгууламж руу ус явуулаад ах уу. Тийм биш. Харин тэрний оронд хүүхдийнхээ уудаг усыг машин уудаг болёо. Хүүхдийнхээ уудаг усаар жорлонтой хийдгээ болёо. Буюу усны дахин ашиглалтыг бий болгоё гэдэг асуудал явагдсан учраас энийг баруун бүсийн баруун их үүсвэртэй хамтдаа төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдл усыг цахилгаан станцуудад өгөхөөр тэр шийдлийг гаргаж ирснээрээ зөвхөн хүмүүс харахтаа бол за тэнд нэг усны их усүр нээчиж энд нэг хэдэн усыг ийшээч ингээл болоо гэж бод. Гэтэл Монгол улсад анх удаа
усны нөөцийн дахин ашиглалтыг бий болгож байгаа. Бид усны нөөцийг хэмнэх арга нь дахин ашиглалт гэж гаргаж ирээд нийт ус ашиглалтын ядаж 25%-ийг нь дахин ашиглалт болгох зорилго тавьж гинэ гэдэг зорилгыг бид нар одоо ингээд их олон жил ярьж исэн. Энэ маань дандаа 0 байгаад байсан бол одоо усны компакт төсөл хэрэгжснээр усны ер нь Улаанбаатар хотын усны бараг 15 6 за ер нь жоохон хэтрүүлж хэлбэл 20% дахин ашиглалт болчлоо. Бид нар ерөөсөө ганцхан төслөөр 25% дахин ашиглалт байгаа. Тэр бол бидний мөрөөдөл маягтай байсан бол одоо өнөөдөр үндсэндээ 20 хийчлээ. Тэгэхээр нөгөө мөрөөдөл биелдэг юм гихчээр бид нар одоо 25 нь мөрөөдөл биш болчлоо. Тэгвэл 50 мөрөөдөл болгоё гээд энэний ард талд нь нөгөө ирээдүйн үр хүүхдүүдтэй 100 жилийн дараа 200 жилийн дараа Монгол хүүхдүүдэд Монголын ард түмэнд уух усын үлдээж ин гэдэг л үг болж байгаа. Тэгэхээр нийлүүлээд нэгтгэхэд хэлэх юм бол энэ бол усны төсөл биш харин ирээдүйн төсөл. Энэ бол юу гэдэг Америкийн хөрөнгө оруулалт юм уу эсвэл Америкийн ард түмний хийж өгсөн бэлгэсэлт мөн гэхдээ энээс илүү чухал юм ирээдүйн хойч үедээ барьж байгаа бэлэг юм аа. Хэрвээ хөрөнгө оруулалт болгон, доллар болгон, евро болгон, юан болгон, рубль болгон, төгрөг болгон энэ шиг ийм байдлаар ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт байдагсан болбол бид санаа амар өгөх байл. Одоо бид маргааш яах вэ, өнөөдөр яах вэ гэж зовдгоосоо болоод ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээ болчих. Энэ магадгүй зах зээлийн нийгмийн онцлог байж магадгүй. Гэтэл бидний хамгийн чухал амьд байгаагийн эцсийн зорилго бол одоо нас ахаад ирэхээр тийм их ярьдаг болдог юм шиг байна. Юуны Монгол хүн 200 жилийн дараа ямар байх юм? Монгол улс 150 жилийн дараа ямар байх юм гэдэг. Тэгвэл Улаанбаатар айхтар 100 мө гэж ярихаа бол ямар ч байсан Улаанбаатар хот маань 2035 он хүртэл усны асуудалгүй байх нь байна. 2050 он гэхэд тэр болтол бид нар гарцаа олж чадах юм бол 2050 онд одоо миний насныхан ядаж санаа амар өгөх нь байна. Үр хүүхдүүдтэй санаа зовлого байна. Энэ магадгүй өнөөдрийн амьд байгаа хүн болгоны хамгийн том зорилго байж байна. За түрүүнд дөнгөж та ус хангамж гэж ярьлаа тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо энэ усны их үүсвэр бол 7 байсан бол харин одоо 8 болсон тийм ээ. Тэгэхээр ус хангамжийн баруун их үүсвэрийг шинээр байгуулах төслийн тухайд би танаас асуумаар байна. За тэр дундаа энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг та одоо яг одоо энэ дүгнж хэлэх юм бол ямар ач холбогдолтой юм үйлдвэр байгуулагдчихад байна вэ? Яг гоо би бол анзаарсан бах 12 их үүсвэр байгаа. За 8 гэж байгаа. Жишээлбэл баруун их үүсвэргээ та хэд маань нэг нэрлэж байгаа бол бид дунд нь 2 хувааж байгаа. Шууны болоод биогийн гэж. За мэдээж хоорондоо зайтай учраас. За тэгээд тэр нэрлэлтийн асуудал бол нэг чухал биш. Нэг зүйлийг хэлэх гэж. Монгол улсад хамгийн том газрын дор усны орд газар бол энэ одоо бидний яриад байгаа алтан твшин эднээс усны орд газрууд буюу 5040 литр секундын нөөц. Хоёр дахь нь Ахай гүний хошуун дээр хошуу буюу Сэлэн бүрний ирэг дээр нээсэн орд газар 2800 литр секундээр Эрдэнэ хотыг хангаж байна. Гурав дахь том нь 1400-аар бид нар тогтоосон байж байгаа Орхон голын ирэг дээр илрүүлсэн хар шинээр байгуулагдах хар хором хотыг хангах усны нөөц. За эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ голууд маань одоо би сая жишээлбэл Орхон Сэлэнг туул гээд 3 гол хэллээ. Дээр нь нэмээд Хэрлэнг нэмж болж гин, Ононг нэмж болж гин, Ховд голыг нэмж болж гин, Завхан голыг нэмж болж гин, Онг голыг нэмж болж гин гэдэг. Энэ голууд маань ерөөсөө л хүн төрлөختөн гэдэг одоо нэг төрөл зүйл үүссэн цагаас эхлээд амьдрах нөхцөл нь энэ байж л гэсэн. Улаанбаатар хотын насыг уртсгах гэдэг үгний ард талд бид нар 300 гаруй жилийн турш Улаанбаатар хотын энэ алтан твшин хөндөй дээр олноороо сууршиж амьдэрсэн мөртлөө сүүлийн 70-80 жил огцом өөрчлөлтүүд гарч ирээд урд нь анзаардаг байсан бохирдолч гэдэг юм энэ асуудлууд гарч ирсэн. Тэгвэл энэ бохирдсон усыг бохирдолтой хамт яаж аврах вэ гэдэг процесс л явагдана. За гүн цэвэршүүлэх үйлдвэрийн тухай асуудал дээр бидний олборлсон ус маань ямар нэгэн байдлаар шууд уухад боломжгүй байж болно. Боломжгүйч байдаг. Тэгвэл энийг одооны үндэсний усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж байгаа энэ процессыг л бид нар хэлж байгаа. Бид нэг зүйлийг нэг боддог. Одоо энэ уучлаарай энэ юуг нь харуулад яах вэ? Энэ ус үеч цэвэр ус гэж нэрлэсэн. Бус нь бохир ус юм уу? Огт тийм биш. Харин энэ бол шүүгээд шүүснийгаа дараа нь дахир ямар нэгэн бодисуудаар эрс бодисуудаар баяжуулаад ингээд крантнаас 2 төгрөгөөр 1 литрийг нь 2 төгрөгөөр авсан усаа литрийг нь 2000 төгрөгөөр зараа сууж байна.
Бизнесийг нь буруу зүг гэж байгаа юм биш шүү. Бизнес маш зөв бизнес гэж. А яг энүүнтэй адилхан процесс хамаагүй их зардлаар гэхдээ хамаагүй бага үнэтэйгээр тэнд явагдаж байна. Гүн цэвэршүүлэх үйлдвэрийг цэвэрс үйлдвэрлэж байгаа гэж ойлгож байгаа. Юусе хамгийн чухал юм. Хоёрдугаарт ус цэвэршүүлэх тухай асуудал гэдэг бол дэлхийд дахны усны нөөцийн их өсвөр. Жишээлбэл далайн усыг цэвэршүүлж ашиглана гэдэг үг нь бид өнөөдөр гүн цэвэршүүлэх үйлдвэртэй ашиглаж байгаа устай адилхан. Тэгэхээр усны үйлдвэр гэдэг юм уу? Гүн цэвэршүүлэх үйлдвэр. За юу гэж нэрлэх нь чухал биш. Ерөөсөө усыг хүнд хүргэж байгаа энэхүү үйлдвэрлэлийн процесс нь тухайн хотын, тухайн улсын амин сүнс юм аа. Усгүйгээр амьдрал байхгүй, усгүйгээр үйлдвэрлэл байхгүй, усгүйгээр хөгжил байхгүй. Яриа суухгүй. Ийм л амин сүнс. Тэг яг үн бид яриад суухгүй, магадгүй бид нар өнөөдөр тайван сайхан оффистоо сууч чадчихна гэдэг чинь крантаар ус маань чөлөөтэй гоожж чинь гэсэн. Дээр нь бид нар шалаагаад гарахаар нөгөө юу маань ус маань цэвэрлэх байгууламжаар чөлөөтэй сайхан гараа явж гин гэсэн. А гэхдээ дандаа цэвэр усаа ашиглаад байх юм бол бид нар аюултай учраас усны дахин ашиглал. Дээр нь байгаль дээр байж байгаа ямар нэгэн шалтгаанаар шууд ууж болохгүй байж байгаа за далайн усч байт юм уу бусад устай говийн ус энэ. Тэрийг цэвэршүүлээд хэрэглэнэ гэдэг маань ерөөсөө биднэрт ирээдүг ойртуулж чинь, ирээдүгэ бүтээн байгуулж чинь гэсэн. Тэгэхээр нэгтгэж хэлэх юм бол энэ усанд оруулсан хөрөнгө оруулалт дэлхийн ирээдүгэ бодох юм бол хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт байдаг. Мөнгөөр тооцвол $1 $7 үр ашгийг өгдөг гэдэг. Гэхдээ үр ашиг болохоос ашиг биш. Тийм болохоор зарим тохиолдолд хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 100 жилийн дараа 150 жилийн дараа орж ирэх үр ашигын төлөө хөрөнгө оруулдаггүй бол бид усан дээр хүн төрөлхтний хамтын ажиллагааны үр дүн болоход Америк нэгдсэн улс ч гэдэм бусад улсаас иймэрхүү хөрөнгө оруулалтуудыг хийх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх арга зам, хүн төрөлхтний ирээдүйг уртасгах арга зам, өөрийнхөө хэмжээнд аваад үзэх юм бол Монгол улсын тэр дундаа Монгол улсын хүн амын 50%-ийг амьдарч 50%-ийг амьдарч байгаа Улаанбаатар хотын ирээдүйг бүтээсэн л үйл ажиллагаа. Тэгээд давтаад хэлий энэ төсөл бол Монгол улсын Улаанбаатар хотын ирээдүйг баттгсан төсөл. Энэ төсөл бол ирээдүйн усны төлөө төсөл байсан маш амжилттай болсон. Энэний төлөө баярлалаа гэж хэлэх гэж байна. За маш их баярлалаа танд. За баярлалаа. Тэгэхээр Expert Talk контентынхаа энэ удаагийнхаа дугаараар усны газрын дарга Батбаяр оролцож бидэнд усны компакт юу үлдээв талаар маш сонирхолтой бас дүгнэлтүүдийг хуваалцлаа гэж бодож байна. Ингээд дараагийнхаа дугаараар уулзъя. Expert Talk